Телевизийн улаан ангид уран сайхны кино Улаан эрг 20 дугаар анги. Тайд байсан юм. Гэхдээ ер нь би хатах хэрэгтүүлээч. Зүгээр. За. Өнөөдөр гадаа их сайхан байна л да. Тэгэж орой болж. Би тэр нэг гэрлүүшин төхүүлж өгдөг юм уу санаатай л явна. Гэхдээ төхүүлж өгдөг юм уу ч гэж замдаа нэг жаал зуул юм асууж тодруулах санаатай л. Энийг сони юм шүү. Энэ олон утаснуудаас олж цохиод л тэгээ сайхан ай яваад. Миний хөхөр идэрлээ. Мэдгмаа суу арчирч өгөөд. Мэн цаа. Харцаа байхгүй юу? Байхгүй сүйтэй цааж авсан. Нана тавьчих та. За ээж надад ингэ хоолоо хий та. Жагал манайхаар ирв ээж. Ирээгүй. Хөдөөнөөсөр ах маань ирээд. Хонэр бомхоо чамайг асууж байна л. Миний охиныг гэсэн хүмүүс зөндөө л байна. Энэ хоршооны ярвын хүү бүх их сайхан залуу хож гараал биш. Та яаж ингэж хэлж чадчихэна? Намайг арай тийм мангар амтандаа сууна гэж утсан байх та. Охин тэрсийн мангар бишээ. Сайхан монгол хэл. Би таны үгэнд орч чадахгүй. Би дүл дээр очлоо. Сүндэр! За ихчээ. Би ингээ явсан дээр хаа. Миний охин хоолунд идээд явахгүй. Зүгээр. За цагаан эднээс хоосон буцаа. Зүгээр дээ. Би дараа ирээд авчий. За тэгээрээ мэдгмаа миний охин дараа ирээрээ. Ээж тэгж хүнд чирэгл учруулж яах нь вэ? Би л аваачаад өгч. За ер нь мэдгмаа миний охин цай ундныхаа цагаар манайхаар орж гарч байгаарай. Дөлөө миний хүү мэдгмаагаа гэрт нь хүргээд өгч. Нэшрэ. Зүгээр хэлж байгаа байж чадъя. Танаа дахад надад ямар сайхан байсан гэж.
Чи юу хараад байгаа? Юу жишээ? Чи хутаа яриад. Хэнийг харсан юм? Хин ч штэ. Хэнийг чараагүй. Чи яасан өвдгөө залуу байд. Яасан бэ? Би ерөөсөө явлаа. Хөш мэдрэм аа. Чи жоохон байж чад явал та. Тавиач намайг хэн энийг харчаа битгий тэгжээ. Ээж. Сая манад хөө ирв. Гүү юу хүн? Гүү чи чинь мэдгмаа гэрт нь хөргөж өгье гэсэн юм шүү. Мэдрэм аваар явсан. Юу ч байгаа юм бэ энэ. Хүний ах хүүхдийг орой өдөрч ганцаараа ингэ явуулчихдаг чинь. Хийнэггүй тийм. Гайгүй л хөтэй. Ингээд ер нь мэдгмаагийн ээж аав нь ямар шиг улсууд байдаг бол Та аав ээж ирнэ яах нь? мэдгмаа шиг ажилсаг, тусрахуу, сайхан сэтгэлтэй бэртээ болвол аятай юу да? Мэдрэм аа юу? Тий. Ой, минийхөө. Танай эсэргүү бүлгийн толгойлогч санхүүгийн яамны орлогч сайд ширчин хүн баха. Би эсэргүү бүлэг гэж мэдээгүй. Ширчин сайд. Ширчин яасан гинэ? Ширчин сайдыг би эсэргүү бүлгийн толгойлогч гэж бодохгүй. Эсэргүү биш байтлаасаа. Та нарын тэр эсэргүү бүлэг дээр очиод 3 удаа ихтгэл тавьчихсан байж таарах уу? Би тань дахиад хэлье. Хаач. Хизээч эсэргүү бүлэг гэж байхгүй. Ширчин сайд ч ирж байгаагүй. Очиж байсан. Та нарын тэр залуучуудын эвлэлийн цуглаан гих эсэргүү бүлгэн дээр чинь очиод 3 удаа ихтгэл тавьсан гэд. Цагаан цаасан дээр хар бихээр биччихсэн баримт нотлогоо надад байгаа шүү. Санхүүгийн сургууль дээр эвлэлийн өрийн гишүүд санхүүч залуучуудын орлолдог байсан. Тэнд ямар ч эсэргүү бүлэг гэж байхгүй шүү. За яах вэ? Нөхөр гэл. Тэгвэл та нар яхаараа тэр залуучуудын нэвлэлийн холбоо гих цуглаан дээр хөрөнгөний суртал ухуулгыг сурталчилсан Бетховен гэдэг хөрөнгөний хөгжим сонсдог үлээ. Дугаач мушаараа. Бетховен гэж хөгжим байдгүй маа. Людвиг ван Бетховен гэж хөгжмийн зохиолчийн хөгжмийг сонсдог байсан. Дэлхийн сонгодог хөгжмийн зохиолч юм шүү. Чи тэгээд наадхаа хөрөнгөний хөгжим бишээ гэх гээд байна уу? Ленин багш хүртэл Бетховны Апасанатаг сонсдог байснаа олон дуртатгалтай бичсэн байдгийг эргэж та мэдэх байлгүй. Тэгэхээр хувьсгалын агуу их өдөрдөгч Ленин багш маань хөрөнгөний хөгжим сонсдог эсэргүүгээд бас баривчлах нэ. Чи хоц мушаар. Чам шиг эсэргүү надад заах болоогүй. Би танд заах гэсэнгүй. Би танд зүгээр сонирхуулж байна. Нөхөр төлөвлөгч. Хаалт төдөөдөч. Би чиний ясыг чинь цайруулад өгнө. Чи надад тэр толгойлогчоо хэлэхтэй л хэл. Харуул. Суу нөхөр хичээнгүй. Мэдлэг гүйцэтгэх. За нөхөр хичээнгүй. Даалгавар амжилттай юу? Амжилттай. Дамдын базар дараага
зам ажилчин ангийнхаа дүр нэлээд сайн орсон. Бид хоёр замдаа ярьж хөөрлөө. Буугаад үлдэхдээ хоолойн зангираад үлдэнлээ хөрхий. Гэр бүл найз нөхөд хамаатан саднаасаа хол. Тэгээд өөр нэрээр хүний газар байна гэдэг. Ямар ойлгох байх вэ? Буудуулснаас л дээ. За сонс. Би танд дараагийн даалгаврыг танилцуулъя. Би ямар ч даалгаврыг гүйцэтгэхэд бэлэн байна, нөхөр комиссар. Намын нуус үлгмээс өгч байгаа даалгавар. Амин тун халтай. Чи мягмарыг мөрдөн. Дээд зөвлөхөдөд их нэр олсон айхтар нохоо шүү дээ. Тэгэхээр гарцаагүй байнд нотлоотой байж бид торны цаана хийнэ гэсэн үг. Чамд ямар нэгэн мэдж байгаа зүйл байна уу? Сонссон ч юм уу? Мигмара төрсөн ахты тамбига баривчилгаанаас нуун дарагдуулсан гэсэн яриа манай дунд жигж үхийгээд байгаа шүү. Аа тийм. Энийг шалгаад үзэх юм бол том хэргийн сэжвэрээс бариад авах юм биш үү? Шалгаж үзье. Нуун дарагдуулсан гэдэг нь худлаач байж мэднэ. Мегмарын аха дид хамб гэдэг нь ямар ч байсан баттай. Мөрд шалга. Коминтерны бууны хоттой халз тулж байгаа гэдгийг битгий мартаарай. Том болгоомжтой ажиллана шүү. Мэдлээ нөхөр комиссар. За, явж бол. За дүүл залуу. Сүндэр бүсгүйгээс дөлөөл яваад байна уу? Нэрээ би саяхан сүндрийн гадаа аавтай нь халз нүур тулаад. За тэгээ яасан. Чамд инээд надад ханиад болоод байна да. Чи хүн их таах болж ах шүү дээ. Тэгээ яасан юм те? Чамд хэлэхгүй. Би чамд юм ярьж байгаа ч. Хэлсэн хэлээгүй би мэдэж байна л да. Тайз чамаа гэрлүүгээ оруулаад нэрмэл ирэхээр дайлсан. Тэгээд дараа нь ийм ногоо хувцастай залуу манай охинд таарахгүй гэд зүүн хаяагаараа өшөглөд гаргацсан. Чи ч харсан юм шиг мэдчих байх шүү. Чи ардын засаг гараагүй л явах байсан. Тайзын гэрлүү нэг алхам ойртох дийл 7 уулын цаана явж явах байсан чи. Харин одоо бол өөр байна. Чи тайзын гэрт ороод нэрмэл ирэхээр дайлуулсан байна гэдэг чинь нэгдүгээр алхам. Тэгэхээр хоёулаа хуучин цагийн хүнд хуучин цагийн аргыг хэрэглэн мэдэв. Ямар арга? За, хоёрдугаар арга. Богтлон, босгуулна, суйлна, оргуулна гэд зөнд арга шүү. Гү яа. Гү манай нэг найз сая сэтгэлтэй үсгүүгээ богтлоод аваад ирсэн байдаг.